Дэлв хутагт жамсран жав. Өөрийн намтар 2 дугаар хэсэг. Би үг эцгийнхээ нэрийг мэдэхгүй боловч онхот овгийн хүмүүн гэдгийг нь мэдэх болов. Миний эцгийг түрэх цагт өвг аав маань 86 нас зоогсон хүн байжээ. Ийм учраас түүнийг ямагт хятадаар Паши Лю буюу 80-100 гэж дууддаг байсан ажээ. Муу юмнаас болгоомжилж хар хилээр тийхүү хэлдэг байсан байна. Бибээр аавынхаа 60 толгойтой байхад төржээ. Миний бие Засагтхан аймгийн Түшээгүн хошууны Баян хошуу хэмээх уулын өмнө орших ойгон нуураар нэрлэгдсэн ойгон баг гэдэг газар гадаад Монголын өрнөд хэсэгт мэндэлсэн болоо. Засаг ноён маань цогц самбар гэгч хүн байв. Гадаад Монгол тэр үед 4 аймагтай байсан үе. Би Бадаргуулт төрийн 9-р он буюу 1884 оны Бичин жилийн 10 дугаар сарын 8-нд луу цаг буюу нар мандах үеэр төрсөн юм. Би нэг эгч нэг ахтай байсан бөгөөд тэд мань намайг төрөх үед 14-10 настай. Ээж маань 48 настай байлаа. Манайх ядуу малчин удамтай бөгөөд гэрт аж төрдөг байлаа. Намайг төрсний дараа жил 20 хонь 4 үхэр 2 морьтой болжээ. Манай нутагт тэмээ ховортол манайх тэмээгүй. Сарлаг элбэг боловч манайд байгаагүй. Миний төрсөн жил бэрхжил болж өвлийн зуднаар мал их өгчээ. Энэ хатуу өвлөөс өмнө манайх арай ахиу малтай байсан байна. Аав маань ямагт малаад агна. Тэрээр 85 тайда өөд болсон юм. Намайг төрсөн тэрвэл манай гэрийн тооноор гэрэл гарч байсан хэмээн олон хүн ярьдагсан. Тийм хачин гэрэл гарч тийм настай айлд хүү төрсөн өвөл ямар нэг шидтэй юм болж байна хэмээн хүмүүс боджээ. Иймээс намайг Мөсөн Тахлын эзэн гэж нэрлсэн бөгөөд миний жинхэнээр бол Жамсран жав байсан юм. Миний төрсөн газар Нарванчин хэмээх том хийдээс 30 орчим бээр зайтай байлаа. Энэ хүрээнд 2 хутагт байсны нэгийг нь Нарванчин хутагт, нөгөөг Дэлв хутагт гэдэг байж л дээ. Хийдэд удаан жасаалсан хутагт нь Нарванчин гэгээ. Шашны номтой хутагт нь Дэлв байжээ. Хоёул миний мэндэлсэн жил насан өөд болсон байна. Гэрэл бадраад байхаар нь улс амьтан Нарванчин хутагт дахин мэндэлж байна гэж бодох болжээ. Хийдийн хүмүүс Нарванчин хутагта хаанаас ирж олох вэ? Дэлв хутагт хаанаас олдох вэ хэмээн ярилцах болж. Дэлв гэгээн буюу миний өмнөх төр 28 настайдаа зуны тэргүүн сард би баржээ. Тэрээр цогт хэмээх уулын агуйнуудад нямб хийж байсан аж. Зарим салбар агуйнууд сайтар судлагдаагүй үлдсэн гэдэг. Буцах замдаа тэрээр Улиастайд турсаатаж хэд хоногоор архи цоглжээ. Мөн үеэр Улиастайд гүн бандит гэж алдаршсан бас нэг том лам морилж байжээ. Тэр лам миний төрсөн хошууны хүн байсан болов. Хошуу бол хизээнээс овгийн уугуул нутаг байлаа. Зүүн дөрвөн аймаг тус бүр 20 хошуутай байжээ. Энэ лам хэдийгээр отож нэртэй боловч мөн сархад нэлээд залдаг хүн байсан гэдэг. Монгол хүн ганцаараа аригтна гэж үгүй. Хятад төвд хүн шиг өрсөлдөн уух туртай бөгөөд бие биенээ шахсаар бусдыгаа унгаж чадвал бах болгоно. Согтно гэдэг заримдаа санааных. Миний өмнөх хутагт маань Засагтхан аймгийн дээгүүр нэгэн түшмэлтэй хаяа сархад хүртдэг ажилтай. Нэгэнтээ тэрхүү түшмэл Улиастайд морилон хоёул удаан архитаж айлчин согтсон төдийгүй архи барагдаж байх шиг байжээ. Хутагт ч өөрөө архи сайн даадаг хүн байж. Хэрв зочин хүн эзний архийг шавхаад босоо хэврүүлдвэл хутагт дийлдэх учиртай тул гүйлгөө ухаантай сүнчин хутагтын нэрийг аварчээ. Тэрээр тостой цаасаар доторсон том ваарыг нааш цаас зөөж усаар дүүргэжээ. Хятадын худалдаачид ийм ваартай гал шиг архийг Монголд тэмээн жингээр авчирдаг байсан билээ. Нэг ваартайг нь 2 хүн өргөхөөс наашгүй тийм хүнд аж. Тэднийг сархад зоогдож суух зур хэд хэдийг зойрлуу зөөж хийгээд зочныг урьж харуулж гинэ. Аян замын уртад архинд нэвширсэн ваарнуудаас сархад хүчтэй ханхалж байж. Тэгэхээр нь зочны ар дээр алгадаж "Алив, уух юм зөндөө байна. Буцаж сууж ууцгаая" гэж хутагт хэлж гинэ. Санаагаар цадна гихчээр хичнээн их архи хөнтөрснөө гүйлгэн бодож дийлхийн даваан дээр цааш ууж чадахгүй болтлоо зочин согтож Дэлв хутагт нэр бүтэн салжээ. Дэлв хутагт бандит ламын хамт 3 хоног архитжээ. Тэгээд бандит лам хутагтын бараа бологч хаа нарыг дуудаж "Эзэн чинь явах гэж байна. Битгий яв хэмээн гуй" гэжээ. Үүнийг сонсоод хутагтынхан нэн сандарч хутагтад очиж хэлжээ. Учир нь бандит ламын үг нь "Эзэн чинь өөд болох гэж байна" гэсэн утгатай байж. Дэлв юр хэрдхийс янзгүй. Бид Нарванчин руугаа буцнаа.
Би 40 хүртэл наслана гэжээ. Нарванчин дэргэж оцсноос хойш нэн удалгүй өвдөж нас оржээ. Зөнгөөрөө 40 нас хүрэх биш 40 хоног амьдрах учиртай хүн байжээ. Энэ зур нарванчин хүрээнээс 30 бээр буюу 3 хоногийн газар миний төрсөн нутагт ойр аж төрдөг байсан бандит лам гэртээ ирсэн байжээ. Хутагтыг өөд болсон өглөө босоод бараа бологчдоо Дэлв хутагт хүрээд ирв гэж хэлээд мөргөлийн гэртээ заларчээ. Дэлв хутагтын сүнс бандит ламын нутагт ирв гэж нарванчин руу хэл хургуулжээ. Энэ нь миний төрхийн өмнөхөн болсон хэрэг. Шин Дэлв хутагтыг тодруулахаар бусад амьд бурхтад хэл хургуулжээ. Зарим нь шоо орхиж зүгийг гаргах нь зүйтэй гэж байхад, зарим нь 108 ирэхээр мэргэлж, зарим нь бодол болно. Онгод оруулж чойжин дуудаж ярих боловч хэвийн болсон хойноо юу хөөрөлдснөө эс санана. Иймэрхүү маягаар эрлэн чигийг тодорхойлж Дэлв хутагтын өөд болсноос хойш удалгүй жирийн бус байдалд төрсөн гэж үзсэн 40 орчим хүүхдийн нэрийг нутгийн сүм хийдэд гаргажээ. Заримдаа шинжээч нар зориуд хэрэг болгон хөдлөх боловч гол төлөв ердөөл нэрийг хүлээн авч хариу чимээ тасардаг байлаа. Нарванчин хийдийн хүмүүс 3 жил орчим нэрийг судалж шодох дарах зэрэгээр сонгож байжээ. Гэвч тэр цагийн ёсоор шинээр тодрох амьд бурхныг нэрлэх эцсийн шийдийг Бээжин дэх Манжин эзэн хаан гаргах ёстой байсан учраас үлдсэн нэрсийг түүнд өргөн барьсан байжээ. Энэ үед би 2-3 настай байж би хөндлөн тавьсан хашааны шургааг модыг морь болгон унаж завхан цагаан тохоороо буцаж явнаа гэж наадах туртай байжээ. Манай гэрийнхэн айлынхаа улсаас цаадуул нь бусад хүнээс үүнийг асуух боловч тийм газрыг мэдэх хүн юр гарахгүй байж. Гэвч завхан голын ойролцоо тийм нэртэй нэгэн хөндөй Хеттаас улиастай орох замд байсан байж. Намар тэнд айл буун. Энэ хөндөй хөндлөөшөө 5 бээр буюу 8 км бөгөөд 5,000 адуу 10,000 хон өлхөн бэлчээрлэнэ. Тэр цагт гончиг гэж бий барсан Дэлв хутагтын хойд эцэг байсан аж. Намайг хутагтын хойд түр хэмээх яриа гарсан болохоор гончиггүй учрыг л авлахаар манайхаар буужээ. Тэр өдөр түүнийг ирэхээс өмнө миний гэрээс өнөөдөр нэг хүн ирнэ гэж би хэлж байжээ. Би гончиггүй ирснийг биечлэн сандгийм. Тэр хүн ширвээ харсахалтай туран хайвтар хүн байсан бөгөөд дээлэн дээрээ өстэй хантаацтай 2 бараа бологчтой явлаа. Нэг нь зарц бөгөөд нөгөө нь албаны хүн байлаа. Энэ хүнийг үзээд надад нэг их мэддэг хүн шиг санагдчихлээ. Би гончиггүй руу явж очсонд тэрээр завилд суугаад намайг өвөр дээр авсан юм. Ээж маань 3 зочинд цаа аялах болоход гончиггүй цаа уухаар өврөөсөө мөнгөн дотортой бяцхан аяг гаргаж ирв. Яалаа гэж наад чинь миний аяг гэж намайг хэлэхэд гончиггүй уйлж намайг тэрч аваад гэрийн хойморт бурхны өмнө байдаг миний суух дуртай жижигхэн сандал дээр суулгав. Будаг нь бараг хуурч унсан жирийн линг сандал байсан бөгөөд би бараг түүнээс салдаггүй байсан юм. Гончиггүй миний өмнө сөхөрч 3 таа мөргөн надад хадаг болгон нөгөө мөнгөн аяга Шинжааны үзмээр дүүргэн барьлаа. Би тэр аягыг гадаад Монголоос гарахтаа сууж байсан хийдтэй орхин орхитлоо хадгалж илээ. Энэ аяг миний өмнөх дүрийн аяг байсан бэлхөө. Намайг өмнөх хутагтын хойд эцгийг болон аягыг нь таньсан шин Дэлв хутагт гин гэсэн үг нэн хурдан тархжээ. Гончиггүй манахаар орсон үе, миний хийдэд очсон үе хоёрын хооронд юу болсныг би сандгүй маа. Гэхдээ тэр үед л Бээжинд эзэн хаан намайг баталсан юм. Намайг 5 настай байхад хийдэд аваачлаа. Хаврын адаг сар буюу 4-р сар газар бас л цастай үе ажиллаа. Хийдийн элчнаар морилон ирж манай гэрийн гадна буудаллаж ээж мань тэднийг ухтахаар хөл болж байсныг би сандгийм. Өдөр нь би элч нарын буудлын орчмоор наадаж үдшин болохоор уйлж ээжийнхээ гэрт очих хэмээн гуйж заримдаа тэд нартай явна гэж заримдаа үгүй гэдэг байлаа. Намайг гэрээс явахын өмнө залах ёслолын үеэр хүзүүнд сахиус зөөж өгсөн нутгийн нийгмийн түшмэл согтуу байсан гэсэн хоёроос өөр юм би сандаггүй юм. Намайг явахаар гэрийнхэн маань бүхэл мал хөрөнгөө тэр ч байтугай нохтой аван дагаж нөөсөн бөгөөд хожим нь хийдийн ойролцоо бууж үлээ. Би тэмээн тэргээр аялж очсон юм. Зуны тэргүүн сард хийдэд хурж очлоо. Том ламнар хийдийн горооны гаднах угтах ёслолд цугларн миний залрах өдрийг төлөв тавьж тогтоожээ. Энэхүү ёслол ямар шүү байсныг мэдэх боловч нарийн ширийн явдлыг нь сандаггүй юм.
Миний ирсний дараахан бэлгийн улирлын 6 сарын 15-нд Нарванчин хийдэд болдог байсан мандал өргөх ёслол боллоо. Энэ нь зуны их ёслолтой тун ойрхон болдог байсан юм. Мандал нь газар бүрт өөр цагт болдог. Тухайлбал их хүрээнд намар болдог. Энэ үеэр морь уралддаг их хөлтэй баяр болдгийг би санддаг юм. Анх намайг хийдэд аваачиж Герман ойрхон буусан тэр цагт гэртээ харихсан гэж их мөрөөддөг байж лээ. Ламдар намайг аргадан хориглож удалгүй гэрийнхэнтэйгээ улам цөөн учирсаар хийдэд байж таслаа. Герман зуны цагт хийдэд ойрхон буудаг бөгөөд өвөл хол нүгээд явчихна. Удалгүй би төвд хэл сурч 5 настайдаа төвд үсэг таньдаг боллоо. 6 тайдаа 3,000 шологтой номыг төвөггүй тогтоодог болов. Нэг шолог нь 36 үгтэй гэвэл 108 үг гэсэн үг юм а. 7 настайдаа үүний ихэнхийг монгол руу орчуулж сурав. 6 настайгаас хурж эхэлсэн бөгөөд уншлага тогтоож шашны ном заалгаж 12 нас хүрэхэд төвд хэлнээс монгол хэл рүү, монгол хэлнээс төвд рүү орчуулж чаддаг болсон юм. Гэхдээ би төвд ярианы хэл мэддэггүй, гагцхүү бичгийн хэлийг нь сурсан байлаа. Шашны утга учирыг аажмаар мэддэг болж байсан бөгөөд заримыг нь багшаараа заалгадаг байлаа. Их сурвалж бидний монголчууд цуврал, ариун сэтгэл авралын үндэс дэлүү хутагт жамсранж ав. Хэвлэлд бэлтгэсэн эл чойжил сүрэн, цувралыг эрхэлсэн Ц гомб сүрэн. Улаанбаатар 2000 он 145-аас 232 дугаар тал. Энэхүү түүхийг сонсдог ном болгох ажлыг санаачлан ивент тэтгэгч Хадан хүүгийн энх отхон өгүүлэгч Ганзөрөгтийн оюун туяа.